За 94 дугаар одлогыг бодноо. За. За бодлогынхаа өгүүлбэрийг за энэ болохоор ингэж байгаа юм л та. Ижил одоо энэ equilateral triangles гэдэг чинь адил талт гурвалжин год гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт almost гэхээр бараг адил талт гурвалжин год гэж байгаа. За тэгээд гурван тал нь тэнцүү, тэгээд гурван тал нь тэнцүү тийм мөртлөөсөө тэр гурвалжингийн талбай нь бүхэлдээ байдаг те. Гурвалжингийн гурван тал нь ч гэсэн бүхэлдээ байдаг. Тэгээд тэнцүү байдаг. Тэгээд талбай нь бас бүхэлдээ байдаг. Тийм гурвалжин бол байхгүй гэдгийг бол баталж болно. За байхгүй гэж те. Гэхдээ 5 5 6 гэдэг талуудтай гурвалжингийн талбай нь 12 байт юм л та. Тэгээд энэ гурвалжин болохоор бараг адил талт гурвалжин гэж хэлж байна. За бид нэр одоо энд тодорхойлт хийж байна те. За юу гэж хэлэх вэ гэхээр хоёр тал нь тэгшгэн байдаг. Тэгээд тэнцүү байдаг. Тэгээд гурав дахь тал нь нөгөө хоёр талаасаа нэгжээр л зөрүүтэй байдаг. Тийм гурвалжныг бараг адил талт гурвалжин гэж хэлье гэж байгаа байхгүй. Тэгэхээр талууд нь бүхэлдээ байдаг. Талбай нь бүхэлдээ байдаг. Тийм бараг адил талт гурвалжингуудын периметрүүдийн нийлбэрийг бол. За тэгэхээр периметр нь нэг тэрбумаас хэтрэхгүй. За тэгэхээр за ер нь бол санаа бол бид нар нэг юу яах юм л те. А дээр нэмэх нэг дээр нэмэх агаас хасах нэг гэдэг ийм хоёр гурвалжингийн талбайг болоод ийм хоёр гурвалжингийн хувьд талбайг нь арай гэж байгаа шүү дээ. Арайг нь олоод тэгээд
нэгтэн те арайг нь олно. За арай нь бүхэл тоо байвал үргэлжлэнэ гэсэн үг те. За тэгвэл арай нь бүхэл байвал тэгэнгүүт нь А дээр нэмэх нь А нэмэх нь А хасах нь нэг нь манай P-гээс эрс баг байх хэрэгтэй те. P маань болохоор нэлээ 1 тэрбум. Зөв. Эрс баг байвал за нэг юм хүү юм байх шиг байна л да. За А нь хэдээс эхлэх вэ гэдгээ бид нэр үзэн олно. Тэгээд талбайг нь олно. За тэгэхээр манай бүр ихний алхам бол А нь хэдээс эхлэх вэ гэдгийг бүгдээрээ олъё те. За А нь 1 гэж болох уу? 1 2 1 тэг тэ. За ийм байж болох уу? Гурвалжны дөрвөн байгаа штэ тэ. Альч хоёр талынх нь нийлбэр нөгөө нэг талаасаа их байх хэвээр. Заавал их байх хэвээр. Тэгжиж гурвалж үүсгэх. Тэгэхгүй бол энэ чинь давхралтай тэр чин болчих шүү дээ. Талбай нь тэг болчих шүү дээ. За тэг гэдэг урттай бол байхгүй. Тэгэхээр А нэгээс эхэлж болохгүй гэсэн. Тэгэл хоёроос эхлээл шалгаа авчих юм шүү. 2 2 3 2 1. Альч хоёр тал нэг шүү дээ. За. Ингээд шалгаа авчих юм шүү. Хоёроос эхлээл. За А маань хоёроос эхэлнэ гэдгийг бид нар олчлаа шүү. За А старт гэх юм ааш. За. За талбайг нээж болох уу? Талбайг нь болохын тулд бүгдээрээ нөгөө нэг геометр буйн бодлоо байна шүү дээ. Тэ асан мухан бэ. Боддог юм хаана. Фил. За яд чинги. За гурвалжин зурнаа. Ингээд. За энэ гурвалжин байгаа гэж үзье л да. Энийг нь А гэж үзье. Энийг нь А гэж үзье. Энийг нь B гэж үзье. B гэдэг манай энэ гэсэн үг шүү дээ, тэ. Эсвэл ийм байж бас болно, тэ. За тэгэхээр бид нар одоо эндээс ямар бодолт хийх вэ гэхээр талбайг нь олох гэж байгаа шүү дээ. Маа ингээд юм татчихна. Тэгэхээр их адил талтай гурвалж байгаа учраас ийм перпендикуляр ийм хэрчим татчих юм бол энэ ийм перпендикуляр гэсэн үг шүү дээ. Тэгэх юм бол нэгдүгээр гурвалжин, хоёрдугаар гурвалжин хоёр бол тэнцүү талбай тэнцүү байна шүү дээ. Тэгэхээр бид нэр энэ жижиг гурвалжингийн талбайг олоод 20 өржүүлчихэд энэний талбай гарна гэсэн үг. За бид нэр одоо бүхэл байна уу гэдгийг шалгах гэдэг байна шүү дээ. За энэний талбай бүхэл байхын тулд бид нэр энэний талбайг яаж олох вэ гэхээр
Энэ өндрийг нь h гэж тавьчих тий. H. Тэгэхээр нэгхийн тулд h-ийг үржих нь b. Мөн үү? Бахна 2. Энэ маань гурвалжингийн талбай болно шүү дээ. Энэ ч бүхэл байх хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? За энэ бүхэл байхын тулд манай юу бүхэл байх хэрэгтэй вэ гэхээр b хуваах нь 2 маань нэгдүгээрт бүхэл байх хэрэгтэй. Энэ маань энэ хэсэг бүхэл байх хэрэгтэй. Энд бүхэл байхын тулд яаж байгаа вэ гэхээр b чинь 2-т хуваагддаг байх хэрэгтэй гэсэн үг болж таарж байна. Эхний шаардлага. Энийг жоохон тодруулаад биччих юм бол Пифагорын теоремыг авч үзье л да. За ийм теорем байгаа тийм. Тэгэнгүүт манай энэ А байгаа шүү дээ. Энд чинь C болчих шүү дээ. Энд чинь C нөлцсөн байгаа шүү дээ. Тэгээ эн чинь бүхэл тоо байгаа шүү дээ, тийм. За энэ чинь бүхэл тоо. Тэгээд энэ B чинь нэг сонгой тоо байх юм бол би нөт айлны за энэ л гэж үзье л да. За аль нь ч ясах. За энэ сонгой тоо байж үзвэл одоо бид нэр эндээс юу гэж гаргах вэ гэхээр яадаг үлээ. C-ийн квадратаас хасгал B-ийн квадрат тэнцүү A-ийн квадрат гэдэг л. Тэгснэ C-ээс хасгал B C-ийн нэмэх нь B болчихно тий. Тэнцүү А үрчгэн А-ийн квадрат болчих тий. За одоо яах вэ? Гацаа эс. Энэ чи яагаад гэдэг лээ? Жаал бодчихдээ да. За шиг. Гаргалгаа хийгээд чих. Уг нь бол чи ингэх хэрэгтэй юм байна л да. Энэ санийх зөвл байх учиртай л да. Би энэ гаргалгааг нь гашилчлаа. Тэгэхээр энийг би сануул оруулнаа. Өөр хэсгээр өгч. Тэгэл энийг бүхэл байна уу гэдгийг шалгаж шít. Энийг бүхэл байна уу гэдгийг шалгахын тулд энэ ч одоо ингэ штэ. Би бодолт тийм дээр үед хийжсэн бодолтоо санаж байна. Энэ ч бүхэл байхын тулд ийм хоёр нөхцөл байгаа штэ. За ямар ч бэлтгэлгүйгээр бодлогоо бодчихдээ шүү. Ойлгоно үсттэй. За би сондгой байлаа гэж үзье тий. Би сондгой байвал энэ ч өөр тэг 15-аар төгссөн юм болчих шүү дээ тий. Тэг 15-аар төгссөн юм болчихно. Тэгэх юм бол H мань яах ёстой вэ гэхээр H мань бүр H нь бүхэл
бүр дээрээс нь нэмээд тэгштэй байх хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Бүр заавал. Зөв. За тэгэнгүүт А-гийн квадрат тэнцүү H-ийг үүсчих нь H нэмэх нь B-г үүсчих нь B болох гэдэг шүү дээ. Ийм байж болох л уу? А-ны юм байгаа. Биш. Энэ чинь B хуваах нь 2 юм шүү. Хуваах нь 2 гэдэг. Тэгэнгүүт энэ чинь бүхэлдээ байхгүй юу? Энэ чинь бас бүхэлдээ. Тэгэхээр энэ чинь бүхэлдээ шүү дээ, тий. Энээс асах нь энэ. Энэ өөрөө бүхэлдээ гарна шүү дээ, илэрхий. Тэгэнгүүт B хуваах нь 2-ыг өөрчдөг нь B хуваах нь 2. Хэрвээ B чинь сондгоотой байх юм бол энэ чинь илэрхий тодорхойтой. Тэгэхээр энэ тэнцэтгэл биелэх байхгүй юу? Тэгэхээр B сондгоо гэдэг нөхцөл зайлаад өгч байгаа гэсэн үг тий. Тийм л үү. За. Тийм л ч та. Тэгэхээр B маань сондгоо байх, тэгш байх хэрэгтэй гэсэн үг. B тэгш байх хэрэгтэй гэдэг чинь A2-оос эхэлж болохгүй гэсэн үг шүү дээ тий. Манай B гэдэг чинь энд яваад байгаа шүү дээ. Энийг бид нэр B гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр нэгийг нэмэх юм уу, нэгийг хасаад байгаа учраас А маань 3-аас эхэлнэ. Тэгээд 2-ын алхамтай явна гэсэн үг. Нэг basic гэдэг програмчлалын хэл дээр нэг ийм давталт байдаг гэсэн шүү дээ. А та тэнцүү 1 2 step 2 тэгж чичдэг програмчлалын хэл байдаг гэсэн. Basic гэдэг. Одоо хүмүүс бичдэг юм аа. За. Тэгээд тэгвэл B тэгш байх хэвээр. За тэгш байх хэвээр нөхцөлөө ингээд хангуулчихна. Тэгэл Пифагорын теоремоо бичлээ. Пифагорын теорем бичээд гарангуудын H олно шүү дээ, тэ. Пифагорын теорем болохоор ийм байгаа шүү дээ. Ямар Пифагорын теорем байгаа вэ гэхээр манай дээр А гүйцэтгэх нь А тэнцүү А дээр агаас асах нэгийг өөрчлөлт нь агаас асах нэг эмдэг нь одоо бидний үйл танигдагчтай B-г өөрчлөлт нь B. Ийм Пифагорын теорем байгаа байхгүй юу? Тэгэнгүүт нь бид нэр энийг яах вэ гэхээр ингэж хасаж өгөөд ингэж тэнцүүлж өгөөд тэгээд энэ хоёроо энэ талаа бид нар мэдж байгаа. Энийг тооцлоо. Тэгэл энэ хэсэг нь ямар нэгэн тооны бүхэл тооны квадрат байна уу гэж шалгачихад болчих шүү дээ. Чи мангар easy л дээ. Тэрийг би өмнө хийжсэн, тэрийг дахиад хийсэн л дээ. За нэг ийм хөл юм болох юм байна. За. Тэгэхээр ингээ саяныхаа алгоритм аяд тавьчих. За лонгч тэ лонг PT тэнцүү 1 2 3 за тэгээ манай хариу тэг байна. А старт маань AS гэж тэнцүү 3 тэгээд
Би дуусах нөхцөлөө олоог байгаа юм шүү дээ. Ямар нөхцөл дуусгах вэ? Давталт чинь нэг юм дээр дуусгах хэрэгтэй шүү дээ. За яхаа би энд нь чаашаа. Би манай B манай C. Яг үнийг хэлгээд ч биш C юм биш үү? Энэ талыг яриад байгаа шүү. Тэгэхээр ер нь Pythagore бичих юм чинь C гэж. C start тэгээд тэгээ манай энэ B гэдэг маань 2 биш шүү дээ. B. Тэгээд C. Тэгээд A. За. Яс зовлонтой болчих. За бид нар бол ингэх гээд байгаа байхгүй юм бол зэд үзүү болчих. За эхлэх нөхцөл байхгүй, дуусах нөхцөл байхгүй. Ингээл л. За тэгээд манай BB бол BB бол зүгээр B гэж. B бол энэ талбай шүү дээ, энэ талбай. Тэгээ энэ гурвалжингийн B. B бол C-гээс асах нь 1 хагна 2. Баггүй. Эхлээд дараа энэ гэсэн. За. Тэгэхээр манай A бол ан квадрат гэсэн үг шүү дээ. А-гийн квадрат бол жиргүүт ч нэг юм болох юм шиг. Манай А-гийн квадрат бол C гүрчгэн C хасах нь B гүрчгэн B байхгүй. Pythagorean теоремын B квадрат энэ B квадратын энэ талаас нь нөгөө талд нь гаргацсан гэсэн үг шүү дээ. Тэгээд A тэнцүү S2-тэй A квадрат хэрвээ A гүрчгэн A тэнцүү A2 байвал энэ нөгөө нэг бүхэл тооны язгуур болж ийн бол гэсэн үг шүү дээ, тий. Энэ өндөр маань бүхэл байна уу гэдгийг шалгачихж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ H маань бүхэл тоо гарч ийн үү гэдгийг шалгаж байгаа хэсэг. Тэрний за бүхэл тоо бол за энэ амар үйлдэл хийхээс өмнө периметрийг олчуулаад бай. За болох юм байна. And периметр олчоо. Периметр тэнцүү А дээр нэмэх B нэмэх C. За тэгээд хэрвээ периметр нь 9 баг P байвал 9 баг гэсэн юм шүү дээ. Хэтрэхгүй гэж байна. Бичих юм байна. Хэрвээ ийм байвал хариун дээр нэгэн тэнцүү P. За энэ бол ингээл явчих байх. Ямар тохиолдолд манай давтал зогсох вэ гэвэл энэ арай бага периметртэй байгаа шүү дээ. Энэ дээр нэлс өччих юм байна. Одоо бид нэр хоёрын янзын гурвалжин үүсгэж байгаа шүү дээ. Нэг гурвалжин нь болохоор ийм гурвалжин, нөгөөх нь болохоор ийм гурвалжин. Периметр нь
Юу лээ? Тийм шүү дээ. Би хоёрт хуваагаагүй байгаа шүү дээ. Тэ. Тэгэхээр болж байгаа гэсэн үг. Зөв. За. Гэтэ энэ периметр биш байна. Периметр нь арай өөр юм байна. Периметр чинь 2C 2B юм шүү. Тэ? Нэг 2 3 4. За би энэ дээр жоохон сонирхолтой яг програм бичгтээ Pythagorean теоремдоо тохируулаад ABC-г жоохон солилцлоо. Тэгэхээр энэ өстэй периметр нь тэгээд бид нэр ер нь бол нэг ийм гурвалжинг авч үзэж байгаа, бас нэг ийм гурвалжинг авч үзэж байгаа. Тэгэхээр энэний талбай энэс их хэтэрчих юм бол бид нар энэ давталтыг цааш нь ерөөсөө үргэлжлүүлэх шаардлагагүй болчихно шүү дээ. Дандаа ихсэд алга болчих юм чинь. За тийм учраас энд нь брэклэл тэгэл наад нэг юм л бодлого байна да. Яг бид нар энэ гурвалжинг л олох гол энэ H-ийг олох гол энэ гурвалжныг л авч үзээд байгаа шүү дээ. Гэтэл энэ гурвалж яг үндсэн бодлогын нөхцөл дээр эн чинь нэг юм адил талтай хоёр гурвал. Адил талтай том гурвалжин байгаа шүү дээ. За лай матч эхүрээ тэг гэнэ. Ягаад ч нэг тэг гарч байна. Бид энийг ингэж олж байгаа нь зөв билүү? Хутлаа юм яваад байгаа юм. Сигээсээ наалтаад байна. За ингээ шалгана C B нэм тэ C-гээс хасгана нэг бахан 2 За энийг энэ ч яг энэ чинь нэгээр хоёроор нэгдэх ёстой шүү дээ. За энэс ч болоог л тэгтээ. За сич манай гит би энэ шараач арчил. Энд чинь C байхгүй юу? Арилгана. Энд чинь C. Энэ H гэдэг байгаа чинь манай A. За энэ чинь болохоор нэг бол C-гээс хасгах нэг байгаа. Нэг бол
C дээр нэмэх нь 1 байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ тал нь бий шүү дээ. Тал нь бий учраас ингэж олно гэсэн үг. Тэгээд Пифагорын теорем бичиж байгаа. Square-тэй энэ мэл ажиллах байгаад байна л доо. Энэ яг ажиллахгүй болоо. А гүрчгэн А ингэж дөрөв 8 гэд нэг гарсан байна шүү дээ. 4 8 гэнэ үү? Ямаас язгуур авах чинь Наймаас язгуур авсан чинь 4 гараа хийсэн биз дээ. Авч 8-аас язгуур авсан чинь 3 гараад 3-ыг 3-аар хөвчүүлсэн чинь 4 гарцсан биз дээ нараа. Энэ шал буруу ажилласан биз дээ. Тийм байгаа үстэй. Энэс язгуур аваад тэгээд бүр энэ миний код дишгээ ганцхан л орсон байна. За эхний асуудал бол 8-аас язгуур авсан чинь яагаад 4 гарсан бэ гэдэг асуудал. Тэрийг онцлно. Ийм юм гараад хичээл та. Ингэж болтгоо лөө. Тэгээ одоо нэр зүв штэ. Чи 8-аас язгуур авах чинь 3 хүрэхгүй 2 2 энэ зүг гарч байгаа юм. Давталт үл ганцхан явж байгаа юм байна. Давталт ерөөсөө ганцхан явбал энд очиод дуусчих байгаа юм байна л да. Том пи хаана юм? Жижиг пи. Жижиг пи хэд гараад байгаа. 8 гарч байгаа. Энэ чинь буруу бахазаар бичигдсэн байна. Ингэж байх юм байна. За одоо үз. 12. За. Дебаг таастгана. Ер нь ч нэг алдаагүй код ер нь бичгээ болсон шүү. Заавал алддаг. 12 гэж гарч байна. Бодвол энэ юм шиг байна тий.
Тэг би болохоор хэд гэж гарах хэвээр лээ. 556 гэдэг чинь 16 гэж гарах хэвээр те. Би периметрээ буруу л олоод байна да. Периметр үстэй. Периметр. Энэ дахиад нэг юм хэлж үзье да. Биш. Энд л хэлээд. Shot. Хариу. За. Болохоор байна уу? Болохооргүй байна уу? Агуул болчдөг л бодлого тааг нь. За, эхлээ гараагүй. Надад C хэрэгтэй юм байна. A хэрэгтэй. B хэрэгтэй. За, эндээс алдаа шууд гараад ирэх хаа. C хэрэгтэй. Энийг энд нь хийгээд яг юун дээр 12 гэдэг чинь юунаас гарч ирээд байгааг болно. Үшээ. Дөрөв 3 5 гэдэг Pythagoras-ын гуурал гарч ирж байна те. 4 3 5. Тэгсэн манай периметр 4 3 5-ын периметр нь 12 гарах нь зөвлөдөө. Энэ периметр засаагүй шүү дээ. Новш юм аа. За. 4 3 5 гэж гарч байгаа тий. Тэгээд бид ч аагаа болж байгаа. Тэгэхээр 3-ыг 2-оор үржүүлнэ гэсэн үг 6. Тэгээд C чинь болохоор манай энэ хоёр чинь C 5. Доотлол нь 6. 5. За. Яаж байгаа ч copy paste хийхээр нэг тэрийг зассан юм аа. Copy paste хийчээ дараа нь засахаар энэ дээр засдгүү те. Тэг юу лээ? Одоо нөгөө энийг ойлно шүү дээ. За. Яг 5 51 84 83 46. За тэгээд энийг бол бүр функц болгоо ичнэ шүү дээ. Энэ функц болгочоор ч яг л энийг зүгээр функц болгож байна шүү дээ. Давтагдаад байгаа шүү дээ. Хоёр давтагдаад байгаа. Тэгэхээр нөгөө дөгсөд байгаа if чинь бас нэг гайтай нэг if байгаа шүү дээ. Энд нэг if гэдэг нэг юм. За энийг бүр оптимиз хийж болох уу? Энэ жижигхэн кодыг засах гэсэн чинь бүр сүлдээ.
амар утцсан болохоор төлхөө хүртэл 40 мэдлсэн шүү дээ. За нэг юм сонирхолтой ч юм шиг. Хөргөл гоё бодлоо л доо. За дууслаа.